Монголчууд нөгөө сайлаа бэлтгэр саваа бэлдээ гэж ярьдаг. Яг үүнтэй адилхан төмөр замаа бариадлах юм бол Монгол улсын эдийн засаг томорход, ард иргэдийн амьдрал сайжрахад, импортоор авч байгаа бараа бүтээгдэхүүн хурдан шуурхай хугацаанд бага зардлаар ирж өртгөн хямдрахад, за мөн одоос уул уурхай бүтээгдэхүүнээ аль болох ахиу экспортлж Монгол улсын валютын нөөц нэмэгдэж төсвийн орлого бүртгэж чухал ажил бүгдэлтэй. Энэ үүднээсээ бид нар Тараан Азийн төмөр замын сүлжээнд холбогдох асуудлыг 2007 он засгийн газраар улсын их хурлаар баталж байсан. 2023 онд энэ өөрчлөлт нь ороод Таиландд хуралдаад Иран улсын саналаар үндсэндээ одоо өнөөдөр хилцээр орж ирж байгаа. Ингээд аваад үзэхэр үндсэндээ монголчууд бидхэн өнгөрсөн 70 жилийн хугацаанд Орос хятадтай ганц ганцхан Оростой одоо сэлэнгээр Алтан булгаар Сүхбаатараар хятадтай замын үд ирээнээр холбогддог байсан болвол бидний одоо бодлого цаашаа болоод юм уу хятад улстай 5 бомбтоор эхний ээлжинд одоо төмөр замаар холбогдъё. Оросын холбооноостой одоо 3 бомбтой төмөр замаар холбогдъё. Орос хятад Аз Европыг холбосон ганцхан төмөр замтай байсан бол одоо 3 төмөр замтай болъё. Баруун талдаа одоо 1 төмөр замтай, зүүн талдаа зүүн босоо төмөр замтай болъё. Энэ одоо төмөр замууд нь цаашлаад Тэнжин гэсэн ганцхан бомб руу гардаг биш, Жинжээ гэсэн 2 дахь бомбтор хордоо хугацаанд бараа бүтээгдэхүүн гардаг 2 дахь бомбттай болъё. За мөн одоос зүүн баруун талаараа бид нэр Иран улсаар дамжаад энтхийн талаараа Бандарбас бомбтор гарыг гэсэн. Энэ л одоо бодлогоодын хүрээнд хийгдэж байгаа ажил. Тэгээ энэ үднээсээ одоо энэ асуудлыг дэмжиж байгаа. Бид нар аль болох одоо ингэж том харах ёстой асуудлаа. Тэгэхгүй зөвхөн одоо Орос хятадыг холбосон төмөр зам хятад руу 5 гарцтай болох гэдэг одоо 40 жил болдог. Ингээ гацдаг биш. Илүү одоо энэ хилцээрээ батлаа цааш нүгээрээ дамжаад саяны ярьж байгаа ганцхан хэмжээгээр дамждаг биш. Яавал одоо Жинжээ бомбтор хурдан хугацаанд бараа бүтээгдэхүүн авчирдаг аваа гаргадаг болох уу? За мөн одоо хятадын төмөр зам Европ руу явж байгаа төмөр замд холбогдоо Европ руу бараа бүтээгдэхүүн яаж хурдан гаргах уу? За мөн түүгээрээ дамжаад цаашаа Төв Азаар дамжаад бидхэн бас Иран руу энтхийн талаараа яаж гарах уу? Гэдэг юм бас томоор нас харах ёстой. Энэ дээр одоо бас манай Дэлгэр сайхан сайд маань бас нэлээд санаачлагтай бас анхаарч одоо ажиллах байхаа ажиллаж байгаа. Тийм болохоор бид бүхэн бас одоо иймэрхүү байдлаар энэ дээр Монгол улсын их хурл бас нэг төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогодоо бас өөрчлөлт оруулад за одоо баригдаж байгаа төмөр замаа зөвхөн 5 бомбтор хятад руу гарахаас гадна дотооддоо бас төмөр замын өргөн байна уу, нарийн байна уу? Энэ төмөр замуудаас барих, бүтээн байгуулах энэ ажлуудаас нэлээд их эрчимтэй шиг дэмжиж ингээд явчмаар байгаамаа. Ингэх юм бол бас бараа бүтээгдэхүүн өнөртөг буурна. Хурдан шуурхай хугацаанд хэмжээнд дээр одоо бараа бүтээгдэхүүн хэдэн сар гацхаа болно. За мөн одоос экспортын бүтээгдэхүүн аль болох ахиу экспортлж Монгол улсын валютын нөөц нэмэгдэж төсвийн орлогоос бүрдэх юм бас боломжууд бүрдэх юм аа. Тэгээд тийм үүднээсээ одоо бас оруулж ирж байгаа төслийг бол дэмжиж байгаа. Дэлгэр сайхан сайд маань одоос өшөө илүү одоос хурдтай санаачлагтай ажиллана гэдэгт одоо найдаж байгаа. Баярлалаа.